Эрдэнэ улган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль цэцэрлэгийн орчинд эрсдлийн үнэлгээ хийж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсхийг прокурорын байгууллагаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү зөвлөн туслах шалгалтанд цэцэрлэг сургуулийн орчин нөхцөл хууль журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсхийг мэргэжлийн байгууллагын улсын байцаагч нарын хамт шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжлийн тусалцаа үзүүлэх замаар хүүхдийн эрх зөрчигдөх эрсдлээс урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах зорилготой юм а. Мэргэжлийн дөрвөн байгууллагын 7 албан улсын байцаагчтай прокуророос хамтарсан хяналт шалгалтыг бол хийж байна. Уг шалгалтын зорилго маань бол сургууль цэцэрлэг амарсан энэ нөхцөл байдал буюу засварын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор сургууль цэцэрлэгийн орчинд эрсдлийн үнэлгээ хийж эрсдэл бүхий нөхцөл байдлыг тодорхойлж тодорхойлсны үндснээр бол тухайн байгууллагад бол зөвлөмж хөрвүүлж уг зөвлөмжийн хүрээнд бол ирэх 8 дугаар сард сургууль цэцэрлэг цуглахаас өмнө дахин гүйцэтгэлийн үнэлгээ хийж үнэлгээний үндсэн дээр тухайн хийгдсэн ажил тухайн хяналт шалгалтыг хийснээр гүйцэтгэлээрээ бол хүүхдийн эрсдэл бүхий нөхцөл байдал цаашлаад хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл байдлыг бүрдүүлэх юм цогц үйл ажиллагаа явагдаж байна. Нийтлэг гарч байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр ер нь л бол нэг манайхан өөрсдөө нэг эрсдлээ нэг өдөр тутмын юм уу хүүхдэд орчинд нь нэг ингээд ил байгаа зүйл ер нь анзаардаг юм байна. Тэгээд ер нь бол нэг өвзөртэй юм уу шил толиор хийсэн зүйлүүд за тэгээд маш их хазаас ийм зүртэй язаартай зүйлүүд байна. Тэгээд тэрийгээ бол яг манайхан ер нь бол өдөр тутмын хажуугаар нь явдаг болохоо анзаардгүй. Тэгээд тэрнээс ахуулаад л ер нь эрсдлээс анхаармаар байна. Хоёрт хамгийн түрүүнд хэлж байгаа юм бол энэ шатны нэг халтрах бууж авирахтаа халтрах унахаас болгоомжлох тэгээд энэ шатны хаалт хамгаалтуудыг сайн хийх шаардлагатай байна. Энэ ажилд боловсрол орчин хүч хөдөлмөр авт зам, хөдөлмөр эрүүл ахуйн хяналт, барилгын техник, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын гэсэн улсын хяналтын байцаагч нар ажиллаж байна. Тэд боловсролын байгууллагын орчин сургалтын аюулгүй байдал, сургуулийн бүс, техникийн ерөнхий шаардлага, анги танхимын гэрэлтүүлэг, бичиг цаг ур хэмжих, хог аягдлын цэг, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуй, биеийн тамирын талбай нөхцөл байдал зэрэг боловсролын байгууллагуудад шаардлагатай стандартуудын хүрээнд зөвлөн туслах шалгалтыг хийж байна. Энэхүү зөвлөх шалгалтын дараа ирэх 8 дугаар сард сургууль цэцэрлэг орохоос өмнө гарсан зөрчлийг хэрхэн арилгасан үзэх хяналтын шалгалтыг мөн дахин хийх юм байна.